Архангай аймгийн Цахир сумаас олдсон 200-аад жилийн настай занданшуулсан шарилыг нутагтан залхаар болсон тухай мэдээллийг өнөөдөр хэвлэхэнд өглөө. Энэ шарил нь 200 орчим жилийн өмнө амьдарч байсан өвгөн гисэрл амтан хэмээх Цэвэн рашийн жүлтэм сүрэн гих гин. Мөн Агарамт Равслын Санжаажавын занданшуулсан шарилж бас байгаа юм байна. Эдгээрийг хамтдаа нутаг оронд нь буцаан залхааруулжээ. Эрдэм ухаан офицер төмөн олныг бишрүүлж нутаг орноо гадны элдв халдлагаас хамгаалж улс амьтныг өвчин зовлонгоос аварч байсан амд амьдсан яриа бодит баримтууд олон байдаг байна. Энэ зам бол өөрөө тодорхой хэмжээгээр энэ бурхан багшийн үеч болсон бол энэ магадгүй майдрын гинийн үед сэрэх ийм л одоо намаа бурхан намд юм байдаг шүү дээ тийм ангууд ер нь энэ замнаар бол ерөөс тэмээд гэрээсэлтэй суудаг дараагийн одоо бодцоон ирж 500 жилээр 1000 жил мэлээр суудаг ийм одоо бяцлаглалын одоо нэг бас л гайхамшиг юм гэлтэй хүн одоо яаж одоо ийм гэгэрэл төрөх ухамсар аюулгүй ажиллагаа одоо бид нар бол их одоо дээд тоо гэдэг юмыг дөрөвдүгээр ангийн хүүхд тайлбарж ярих гэж байгаа юм шиг ингэж одоо ярих гэж байна л да. Энэ бол бас өндөр том ойлголт. Нэг тийм хоёрт нь бол бас ер нь зөвхөн энэ ламыг одоо дахиж мөргөж явах бид нар болно. Энэ лам бол бидний одоо мөргсөн даатгсан зүйлсүүдийг бүгдийг хүлээж авах ийм чадамж өндөр чадамжтай юм байна. Тэр ариун дагсан газруудаа нээгээд тэндээ очиж одоо мөргөдөг иргэдэг одоо ийм болох юм бол бидэнд нэг шин батуугүй бүгдээрингийн энэ бидний эцэг өгөө заяатсан юм да. Тийм учраас бид өөрийгөө л олж байна. Занданшуулсан шарил буюу шүтээнийг нутагтан залхаас өмнө энэ сарын 21-22-нд гандан тэгчлэн хийдэд сүсгтэй олны өмнө ил гаргаж мөргөл үйлдвэрлэхээр болжээ. Цаашид нутагтан залснаар Оросын улбооны улсын буряд улсад байдаг Итгэл тамбын занданшуулсан шарил руу зорин очдог шиг төмөн олон чөлөөтэй очих сүсгэлэх боломжтой болох нэ.